Сайн бацгаана. Холынгийн мэрэгэн тань цогт тавтай марлнаа. За өнөөдөр 7 хоногийн хамрыг хий 10 сарын 20-наас 26-ны хооронд ямар хөдлөн болох вэ гэсэн ийм мэргийн та ингээд одоо энэ картнуудаас энэ дөрвөн картнаас аль нэгийг сонгороо төсгөр нь сонгож олно. Одоо картаар нь бас сонгож олно шүү. За ингээд сонголтоо хийж явах одоо завсар нэг одоо тэнцаар дуулгая гэж бодож байна. Хэрвээ та тий одоо хосын харилцаа, ажил үйлс, удам судар ч юм уу тий одоо жилийн өнгө ч юм уу эсвэл одоо сүнслэг одоо чиг баримжаатай болон тий хувь хүний мэрэг авахыг хүсэх юм бол надтай Facebook-ийн мессенжерээр тий холбогдож болно шүү. Тэгээд одоо та өөрийнхөө хүссэн цагтаа наашаа бичиж тий одоо мэдээлэл авах боломжтой. За нэг юм хөө зар байна. Тийм. За ингээд сонголтоо хийсэн бол одоо J картаас эхлэе. J, G, E, B гэсэн одоо ийм дараалал явна. За ингээд J картаас сонгосон юм эхлэе. За энэ тавьчих. За 10 сарын 20-оос 26-ны хооронд ямар хөдлөн болох вэ? Бүх картууд ингээд тэнийгээд үзье. Одоо за ийм картууд гарч ирсэн байна. Замарчаас хамгийн ихний юм картаар энэ 7 хоногт танд одоо юу чухал болох вэ гэсэн ийм асуултан дээр татсан ба. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг гэдэг одоо тэнгэрээлчүүд ингээд таныг тойрцсон тий. Ийм гоё карт учраас энэ 7 хоногт танд юу чухал болох вэ гэхээр ямар нэгэн одоо баяр баясгалан элбэг дэлбэг байдалтай одоо талархалтай хандах ч юм уу тий. Өөрт байгаа юмстай маш их одоо талархалтай хандах, аль болох тийм баяр баясгалантай байх, бүтээлч байх гэдэг ч юм уу тийм ер нь ингээд нэг тийм сэтгэлийн сайхан мэдрэмжээр одоо энэ 7 хоног тийм өнгөрөөх нь их чухал болж магадгүй юм байна. Тийм нэг тийм зүрхэндээ нэг талархал тийм мэдрэх гэдэг ч юм уу тийм ямар ч гэсэн одоо сайн сайхан байгаа, элбэг дэлбэг байгаа байдалтай тийм талархах тийм баяр баясгалантай нэг тийм урам зориг сэтгэлийн сайхнаар тий энэ 7 хоногийг мэдрэх ч юм уу тий тэр зүйл аюу чухал болох юм байна. Ямар ч юм энэ юг аюу сайн харчаараа энэ зураг тий. Ямар ч юм иймэрхүү зүйлс чухал болох нэ. За тэгээд энэ 7 хоногийн өөр амьсгалыг харъя гэж бодож байна. Өөр амьсгал дээр энэ хоёр карт гарсан. Тийм өөр амьсгал дээр болохоор зэрэг та энэ 7 хоногт нэг тийм онцгой одоо сэтгэл татам тийм байдалтай байж магадгүй юм шиг байна. Онцгой сэтгэл татам одоо бусдын тий сэтгэлийг ч юм уу бусдын анхаарлыг татах тийм энерги өөрөөсөө ингэ сацруулж магадгүй юм байна. Тэгээд ингээд хүмүүс таныг илүү тий ойлгох ч юм уу эсвэл илүү ингээд танд ингээд татагдах магадaltaй юм байна тий. Тэг ер нь аль сэтгэл хөдлөл зөн совин тий энэ 7 хоногт нэг өвчтэй ээж магадгүй. Тийм учраас одоо ямар нэгэн бүтээл ч юм уу одоо гоо зүй харилцаанд нэлээд амжилттай ч ээж магадгүй юм шиг санагдаж байна. Ямар ч байсан энэ 7 хоногт карт ахын бол нөгөө сэтгэл татам байдал тий нэр хүнд бусдын анхаарлыг татах тийм бол энерги бол энэ 7 хоногт бол байна. За ийм өөр амьсгал энэ. Тэгчээд энэ карт харах юм бол энэ 7 хоногийн бас нэг өөр амьсгал гэх юм бол шин мэдээлэл. Тан дээр ямар нэгэн шин мэдээ ч юм мэдээлэл ч юм уу сураг ажиг ч юм уу те ямар ч ясан та нэг агуус сайн зүйл сонсож магадгүй юм байна. Тийм гинтхэн л одоо шин боломж урилга ч юм уу эсвэл ямар нэгэн таны хүлээж байсан тийм мэдээ ч юм уу тийм иймэрхүү зүйл бол ирж магадгүй юм байна. Тэгээ энэ карт ер нь аль эрч хүч хөдөлгөөн тийм эрч хүч хөдөлгөөн эхлэл идэвхтэй байдлыг бол тэлэрхийлдэг. Тэгээ нөгөө шуудан зөөгч юм шиг болохоор зэрэг магадгүй тань дээр шинэ мэдээлэл ир тийм сайн зүйл сонсож магадгүй гэж бодож байна. За нэг иймэрхүү өөр амьсгалтай байхаар байна. За тэгчээд одоо 20-оос 26-ны хооронд одоо бүтэн сайнаас уучлаарай нэгтгэс бүтэн сайн нэг хүртэл ямар хөө өөр амьсгал байна вэ? За харъя. За нэгд өдөр болохоор зэрэг тий ингээд хийгээд гисэн чинь буруу арцсан болохоор
тий одоо нэг өдөр ямар нэгэн зүйл дээр нэг жоохон ойлголтын зөрүү гарч магадгүй юм байна. Буруу зөрүү ойлголцох ч юм уу тий. Нэг хүний ингэх чамаа гэж тэрийг буруу ойлгол нөгөөдг нь одоо буруу ойлгодог ч юм уу тий. Ямар ч нэг тийм ямар нэгэн зүйл дээр ойлголтын зөрүү гарах юм шиг буруу зөрүү ойлголцох. За энэ дээр боломжтой ойлгох байх. За тэгээд за хоёр тодорхойлохоор зэрэг хоёр тодорхойлолтын ер нь маш гоё урамсгал нэг тийм энэ нөгөө одоо бүлэг одоо нэг гэр бүл хамаатан садны одоо тийм бүлэг юуник артахгүй тэгэхээр зэрэг тийм одоо магадгүй олон жилийн туршид те бат бөх одоо итгэлцэл дээр суурилсан ямар нэгэн харилцаа холбоо те хоёр дахь өдөр өрнөх скол ямар нэгэн хамаатан садан ч юм уу скол нэг бүлэг ч юм уу скол хамт олонны нэг үйл ажиллагаа айгуу сайхан үйл ажиллагаа байж магадгүй юм байна. За тэгээд одоо 3 дахь өдөр тийм 3 дахь өдөр бол 3 дахь өдөр нэг тийм өөрчлөлтөхгүй ямар нэгэн өөрчлөлтөхгүй юм шиг та яг нэг одоогийн байгаа байдалтай ингээл шигтэл байгаад ах ч юм уу тийм ингээд өөрчлөгдөхстэй явах хэрэгтэй байтал тийм жоохон ингээл хуучин байдалтай шигдээд байх нэг л ингээд тийм хөдөлж өгөхгүй хിവэрэ байгаад байх нэг ийм уур амьсгал байна. За энэ дээр анхаарал тавих байх. За 4 дахь өдөр болохоор зэрэг тийм ингээд 4 дахь өдөр ингээд танд одоо тулгасан ч юм уу скол ямар нэг хийх шаардлагатай гэж бодогдуулж айгүй олонтэй янз бүрийн хийх шаардлагатай гэж бодогдуулж байгаа зүйлсээс жоохон салж магадгүй юм байна та. Салах эсвэл бол энийг юу гэж тайлбарлах гэхээр эсвэл одоо ямар нэгэн шахал дарамт ч юм уу те та хит ачаал авчихсан бол тэр хит ачаалаа орхих, тайвшрах. За ийм уур амьсгалтай өдөр байна. За 5 дахь өдөр болохоор зэрэг тийм өнгөрсөнд болж сая гой дурсан ингээд ачааш харчаад байхгүй. Тэгэхээр зэрэг өнгөрсөнд болсон ямар нэгэн үйл явдал автагдаж магадгүй юм байна. Өнгөрсөнд болж исэн те хуучны ямар нэг үйл явдал автагдах эсвэл одоо танд өмнө нь те тохиолдсон зүйл таны амьдралд дахин гарч ирэх өмнө нь ингээд те тохиолдчихсан хүн ч юм уу ямар ч гэсэн өмнө нь одоо тохиолдчихсан ямар зүйл таны амьдралд дахин гарч ирэх өнгөрсөн болсон явдал автагдах гэх мэтээр тайлбарлая. За иймэрхүү амьсгал байна. За тэгчээд потенциал биш хасаадар болохоор зэрэг хасаадар маш гоё өдөр байна. Хасаадар одоо бусдын те зовлон эсвэл аз жаргалыг хамт мэдрэх тэднийг одоо гүн гүнзгий хайрлах, дэмжих тийм уур амьсгал байна. Яг хөө тийм хүн гарч ирж магадгүй одоо таны те зовлон жаргалыг хамт мэдрэх те гүнзгий хайрлах те эсвэл та өөрөө тийм байна гэсэн үг. Одоо хүмүүсийн те бусдын зовлонг мэдрээд тэднэрт ингээд гүн гүнзгий тэднийг хайрладаг ч юм уу те. За ямар ч эсвэл та өөрөө юм бэ? Эсвэл ийм хүн амьдрал та одоо гарч ирэх нэ. Хасаадар. За потенциал болохоор зэрэг потенциал ингээ харахад л ойлгомжтой. Одоо амралт тайвшрах өдөр байна. Та магадгүй ингээд чимээгүй газар те сайхан өөрийнхөө биеийн жилээ гаргах амрах те алчаалаа талих юм өдөр байна. За ингээ бүх картуудыг тайлбарлалт дуусчаад одоо танд энэ 7 хоногт одоо танд илгээх сахиус нэнгэрийн мессеж. Тэгэхээр зэрэг энэ дэше харцсан байна тий. Тэгэхээр танд илгээх сахиус нэнгэрийн мессеж гэх юм бол та өөрийн одоо бодол өөрийнхөө одоо бодол тий үгийг ингээд удирдах дотоод хүчээ идэвхжүүлээрээ тий аль болох одоо тэрийг одоо тийм баттгах тий одоо баттгах өгсийг өдөр тутам да хэлж тий өөрийнхөө амьдралдаа одоо гэрэл гэгээ итгэл бол тий нэмэгдүүлээрэй гэсэн байна. Тий нөгөө янз бүрийн айгу эерэг одоо баттгах өгсийг өдөр тутамдаа нэлээд ашиглаж ивэл тийм зүгээр юм байна л да.
Тийм ямар ч гэсэн өөрийн бодол үгийг удирдах татаад хүчээ идэвхжүүлээрээ тайл олох те эерэг одоо тийм баттах хөхсийг өдөр тутамдаа ашиглаараа. Тэгэх юм бол одоо таны амьдралд одоо гэрэл итгэл нэмэгдэн шүү гэсэн. За энэ бол Сахиус Нэнгэрийн мессеж байлаа. За тэгчээд ингээд өндөрлөх дэше хандаад таны сонголтын картаас танд хэрэгтэй зүйл энэ 7 хоногт хэрэгтэй зүйл хэрэггүй зүйлийг явъя гэж бодож байна. Тийм. За энэ 7 хоногийн танд хэрэгтэй хийвэл хэрэгтэй зүйл гэх юм бол ер нь ал гэр орноо тэ ариутгах тэ ингээд хүч мүж асаацсан юм шиг те одоо гэр орон ч юм орчмын газараа те цэвэрлэх ариутгах тий тэр зүйлийг энэ 7 хоногт хийвэл зүгээр юм байна. Муу одоо тэг эрэг бодолтой найз нөхдөдөө байх те ямар нэгэн одоо өндөр энерги бүхий тийм тааламжтай орчинд аль болох байхыг хичээх. За иймэрхүү зүйл танд хэрэгтэй юм байна. Энэ 7 хоногт хийвэл хэрэгтэй зүйл те танд хэрэггүй зүйл гэх юм бол одоо хуучин муу энергитэй жоохон муу орон байранд амьдрах байх те сөрөг бодолтой хүмүүстэй харьцах тааламжгүй нэг тийм сөрөг орчин бол энэ 7 хоногт хэрэггүй юм байна. Аль болох одоо орчноо тийм цэвэрлэж ариусгаж ивэл зүгээр юм байна энэ 7 хоногт. За тэгээд өндөрлөлийн үнэхээр одоо J картыг сонгосон байна. Үнэхээр таалагдсан бол лайк тараа битэн мартаараа. Таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүс авах юм бол тий хамгийн ихний карт нь тий. Ингээд бүүн жижиг тэнгэрийн донд сууж ам шиг гоё карта учраас таны энэ 7 хоногийн чинь аягүй сайн сайхнаар тийм бэлэгдээд жижигхэн хөрхөн Сахиус Нэнгэрийн юм ажихан бол дараараа. Тэгэх юм бол J картыг сонгосон бөгөөд та өөрийнхөө одоо 7 хоногийг одоо маш сайн сайхнаар зөвнж ийн гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үүдсэн сонирхсон намайг дэмждэг өргөж хүлээдэг одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд J картыг сонгосон нэмэр эхлэе. 10 сарын 20-наас 26-ны хооронд ямар хөдөлгөөн болох вэ гэсэн 7 хоногийн нэмэр хийж байгаа. За бүх картуудаа зэрэг нэгдэзээ. За Г картыг сонгосон юм байна. За хамгийн ихний энэ картаар болохоор зэрэг одоо 20-наас 26-ны хооронд танд юу их чухал болох вэ? Юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Юу их чухал болох вэ гэхэлэр зэрэг ингээ гараа сунгацсан мас нэг юм хүн. Чи ингээ чахаар манай дараа дээр хийж гэдэг тусалж байгаа юм шиг те. Тэгэхээр зэрэг одоо энэ 7 хоногт танд юу чухал болох вэ гэхэлэр зэрэг бусдын тусламж те 20-наас 26-ны хооронд те бусдын тусламж зөвлөгөөг одоо хүлээн авч одоо хэрэгтэй үед ингээ гараа сунгах те одоо танд гараа сунгах хүнээс ингээ татгалцахгүй байх нь аюул чухал болох юм байна. Тэгэх нь бол илүү одоо танд амжилт те тийм 50 байдлын дэлгүүрчин болох юм байна. Ямар ч байсан тийм бусдын одоо тусламжаас татгалзахгүй байх тийм одоо бусдын зөвлөгөө ч юм уу тийм тэр зүйлийг хүлээн авах нь аюул чухал болох юм байна. Энэ зүйлийг чухал. За тэгчээд энэ 7 хоногийн одоо өөр амьсгалыг хэлж бодож байна. Ямар ч гэсэн аюул романтик зүйл мэдэгдэж чинь ямар нэг тийм романс үүссэн романтик 7 хоног болох өөр амьсгал бол байна. За энэ сар карт гарсан. Тэгэхээр зэрэг одоо ямар нэгэн те гоё романс мэдрэх тэр романтик хайр сэтгэлийн харилцаа байх. За хайр сэтгэлийн харилцаа хамаагүй гэсэн хүмүүс бол ямар нэгэнтэй уурал зөөрлөрөл одоо нэг тийм романстай байдал ингээ мэдрээд байгаа байхгүй. Эсвэл нэгдээс сүнслэгтэй уур амьсгалтай 7 хоног болох гэдэг ч юм уу. Хайр сэтгэл хамаатай гэсэн хүмүүс юм бол те одоо романтик одоо хайр сэтгэлийн харилцаа байх юм шиг илүү хүн татах хувцтай юм шиг те. Тийм ээ. Тэгэд эрэгтэй карт ингээ гарсан байна. Тэгэхээр энэ эрэгтэй бас нэг л тийм юу гэдэг та энэ 7 хоногт одоо ямар нэг эрэгтэй үнтэй те ойр дотны ихтгэлцэлтэй харилцаа үүсгэх маш юм одоо ойрцсон те.
тийм итгэлцтэй тийм харилцаа үүсгэх магадлал өндөр юм байна. Хайр дурлал дээр үзээгүй хүмүүс байх юм бол одоо ямар нэгэн эрэгтэй хүстэй хүнтэй та илүү одоо ойр татны найзтай харилцах ч юм уу тий. За ямар ч иймэрхүү амьсгал байна. За тэгчээд одоо 7 хоногоо тэний нэгээр нь талъя гэж бодож байна. За ингээд нэгд өдөр болохоор зэрэг ер нь аль нэгд өдөр одоо таны ойр тарин байгаа хүн ч мөскөл нэг зарим хүн ингээд бодит байдлаас ингээд хазаагаад тий буруу харц мэт тий бодит байдлаас хазаагаад өөрийнхөө одоо чадвар байр суурийг хит их үнэлэх ч юм уу тий өөрийгөө жоохон төвөөлөх ч юм шиг үнэлэх ч юм шиг тийм хүн таны ойр таринд ч юм байж магадгүй эсвэл та өөрөө жоохон тиймэрхүү хандлага гаргах гэж магадгүй юм байна. Гэтэ өөрийгөө жоохон төвөөлөх одоо бодит байдлаас тий хитрхи одоо хазаах тий. За нэг юм уур амьсгал байна. Ийм хүн байж магадгүй эсвэл тавар гэсэн. За 2 дахь өдөр болохоор зэрэг ямар нэгэн одоо нэг тийм гашуу ч юм уу гомдол ч юм уу тиймэрхүү зүйл байсан бол жоохон арилаа тэр зүйл тий арилах тийшээ хандаад сэтгэл санаа сэргсэн шинэ эхлэл одоо ямар нэгэн зүйл одоо тий нөхөн сэргээгдэх боломж ирж байгаа ч юм шиг тий. За ийм уур амьсгал байна. За тэгээд одоо урт өдөр болохоор тийм харахад ойлгомжтой тий. Ер нь бол ямар нэгэн шилжилт хөдөлгөөн бол байна. Тий нэг газар руу тий хоол явах ч юм уу нэг газар руу мордох тий. Ямар нэгэн тийм шилжилт хөдөлгөөн байна ингээл шийдэж тий. За дөрөвд өдөр болохоор зэрэг ер нь ингээ харах юм бол тий яг ингээ байгаад байж болохгүй гэдгээ таймер сайн тийм мэдээ тэгээд яг ингээд байгаад байж болохгүй юм хийх ёстой гэдгээ мэдж байгаа боловч та яг яахаа мэдэхгүй нэг л одоо таны ботсон сансан зүйл дээр чинь ингээ хариулт гарч ирэхгүй байгаа ч юм шиг тий. Улан би ингээд байгаад байж болохгүй шүү дээ. Гэтэ яг яах юм болоо гээл тий бүр тэрэн дээр ингээл гэтэ олон цаана боломж байна л та. Тэрийг нь олж харахгүй байх шиг байна. За 4 дахь өдөр юм байлаа. Тэгчээд 5 дахь өдөр болохоор зэрэг тэгээ ер нь бол амар тайван байдлыг тийм мэдэрч магадгүй юм байна. Тийм 5 дахь өдөр бол нэг юм дээр одоо амьсгаах тий. Яах ингээ болчлаа гэдэг ч юм уу тий. Ямар нэг юм дээр амьсгаа авах ч юм уу амрах тий. Эсвэл тарны ингээд мөрнөөс ингээ хүнд ачаа ингээ буулгацсан юм шинийх гоё тийм одоо мэдрэмж авах амгалан болох. За ийм уур амьсгал байна. За тэгчээд одоо хагас өдөр болохоор зэрэг тийм ер нь юу гэж хэлмэр юм те одоо ямар нэгэн бэрхшээл ч юм уу саад ч юм уу нэг тийм жоохон тийм хэцүү юмыг айгу тайвнаар хүлээж аваад тэгээд та тэрийг өөрийн тэ хүч туршлага болгон хувиргах ийм уур амьсгал байна. За зэм болсон ч гэсэн энийг ингээд одоо гэдэг сайн талаас нь харъя эсвэл өөртөө одоо энийг одоо онцгой байдлыг сайн тал болгох чи гэдэг ч юм уу те. Тийм ямар нэгэн бэрхшээл саадыг те айгүй ингээд таймнаар хүлээж аваад өөрийнхөө те хүч туршлага болгоно те нэг хувиргах нэг тийм хүч чадал байна. Энэ одоо хагас өдөр те. За бүтэнсэ өдөр тийм жоохон даарч магадгүй юм байна. Жоохон дулаахан өвчлөл зүгээр ах бүтэнсэ өдөр тийм одоо цаг уурын те хүүтнийг мэдрэх дарах уучлаарай цас орох ч юм уу те. Тийм төвсөр манай хажуу хөрөнд нөхөр ханаж ах шиг байна. За тэгээд өөр бас өөрөөр тайлах юм бол юу гэж магадгүй бусдын нэг тийм хүйтэн хүндээ хандлагыг жоохон мэдрэх гэдэг ч магадгүй. А тийм байхгүй гэсэн юм сайхан бол нэг цаг уурын хүйтний те мэдрэх тийм талаа биш бүтэн садрын тэгэхээр энэ өдөр одоо тулаах авчлаарай. За тэгчээд энэ 7 хоног таны хэлхийг сахиусан тэнгэрийн мессеж юм бол тийм энэ ал юна тэгэхээр зэрэг за тэр нь бол өөрийнхөө одоо энэ 7 хоногт болоход ажил төрөлтэй ажил үйлстэй одоо шийдвэртэй юм шийдэх гэлтэй хит ингэж яах хэрэггүй
аажим тайван тэг алхам хийх нь одоо таны амжилтанд хүрэх хамгийн тэг үр дүнтэй зам шүү гэж хэлж магадгүй юм байна. Эсвэл одоо тэг бүх зүйлийг тэг та ингээ хянах гад тэг ер нь хянах гэж оролдохоо тийм болоороо энэ 7 хоног тэгэх юм бол бүх хаалга танд өөрөө нэгдэх болно гэдэг иймэрхүү мессеж өгч магадгүй. За энэ хоёр айл нэг гэж бодож байна. За таны хүссэн грийн мессеж энэ 7 хоногт. За тэгчээд ингээд өндөрлөг төхөөд одоо таны сонголтын картаас хамгийн сүүлийн мессежийг авъя. Танд энэ 7 хоногт хэрэгтэй зүйл гэсэн чинь change routine. Ямар нэгэн дадал зуршлаа одоо өдөр тутмын те энэ 7 хоногт ямар нэгэн өдөр тутмын муу дадал зуршил хэрэг байх юм бол аль те ямар нэгэн муу дадал зуршлаасаа салгаараа өөрчлөөр гэж байна. Тий одоо урт хугацаанд хийж ирсэн ямар нэгэн дадлаа те шинжлэх ч юм уу эсвэл энэ хоол хүнс гарсан болохоор тийм магадгүй те ямар нэгэн одоо биед муу хоол хүнсж байгаа те одоо бэлэн хоол ч юм уу хям ч юм уу тиймэрхүү мэдчихсэн бол одоо гол хүнсээ те шинжлэх те тэр натурал юм хүнсээр солих ч юм ямар ч байсан одоо таны аж амьдралд байгаа ямар нэгэн дадал зуршил болсон ч онцгүй зүйлээ ингээд өөрчлөрөө. Тэгэх юм бол энэ 7 хоногт танд айгүй их хэрэгтэй юм байна. За ингээд бүх картуудаа тайлбарлалт усаад ингээд одоо өндөрлийн энэ үртлүүд одоо үнэхээр таарад таалагдсан бол тэг лайк дараарай. Тэгэд хий картыг сонгосон өмнө одоо намайг дэмжих хүсээд амуу та өөрийнхөө 7 хоногийг 20-26-ны хооронд тий одоо айгүй сайнаар зөгнөхийг хүсэж ивэл надад одоо эмоц дараарай. Тэгэхээр эмоц нь болохоор зэрэг энэ нөгөө танд хин нэг нь одоо тусламжийн гараа сонгох тий гэсэн болохоор зэрэг гарны эмоц дараарай. Одоо тэр гарны эмоц нь болохоор зэрэг окей гэсэн юм гарны эмоц байдаг шүү дээ. Тэр ч ээж олон скол ингээд нөгөө зүрх хаад тий хайртай шүү гэдэг ийм зүрх иймч гарны эмоц ээж олон скол ингэж байгаач гарны эмоц ээж олон тий ямар ч байсан ямар нэгэн гарны эмоц дараарай. Тэгэх юм бол та өөрийнхөө 7 хоногийг одоо сайнаар бэлэгдэж чинь гэсэн үг шүү. Бүх юм окей. Скол хайр дурлал маань те окей гэдэг юм. За ингээд одоо өндөрлөлийн энэ хүртэл үзсэн, сонирхсан, үргэлж үздэг, дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд e-карт гэсэн сонгоны нэмрийг эхлэе. 10 сарын 20-оос 26-ны хооронд одоо ямар хотлоо болох вэ гэсэн нэмэр хийж байгаа. За ингээд бүх картуудаа зэрэг нэг дэзий одоо за ямар картууд гарсан бэ? За тэгээд хамгийн ихний энэ карт болохоор зэрэг ер нь энэ 7 хоногт 20-оос 26-ны хооронд юу их чухал болох вэ гэх юм бол тэг ер нь аль энэ 7 хоногт одоо ер нь юмс ингээд тий айгу тийм гинэд хурдан өрнөлттэй болж магадгүй юм байна тий маш өрнөлттэй 7 хоног болж магадгүй. Тэгээд ер нь бол айгу олон ажил ч юм уу тий эсвэл шин боломж одоо зэрэг гарч ирэх гэдэг ч юм уу тий та ингээд тэр болгонд нь одоо шийдрээ түргэн гаргах шаардлагатай болж магадгүй юм байна тий. Тэгэхээр энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг та идэвхтэй байж тий идэвхтэй юмдаа хариуцлагатай тийм байж чадах юм бол тий одоо бүх зүйл айгу гоё ингэж урсах юм байна одоо юу гэдэг юмс тий ажил үйлс чинь тийм юм байна. Ямар ч байсан айгу өрнөлттэй бөгөөд тэгээд юмдаа айгу идэвхтэй тий хариуцлагатай байх нь айгу чухал болох юм байна. Тийм зэрэг олон ажил ч юм уу янз бүрийн боломжууд гарч ирэх юм шиг. За тэгээд энэ 7 хоногийн одоо уур амьсгалыг энэ хоёр картыг гаргасан маа. Тэгээ уур амьсгал нь эхлээд нохоо. Тэгээ ер нь бол тийм нохоо л аягүй ихтгэлтэй амтан байгаа. Тэгэхээр ингээд энэ нохоо хөрхийн нэг юм гордоо тааж юм шиг те. Надаа ингэж болов тэгч болов гэдэг. Нэг тиймэрхүү зүйл мэддэг. Жишээ нь тэгэхээр энэ 7 хоног уур амьсгал юм бол таны ойр тойрны одоо хүмүүс одоо танд нэлийн найдах тий. Та тэгээд ер нь ойр тойрны хүмүүстэй туслах, тэднэрт одоо урам өгөх,
одоо хүмүүсийн одоо түшиг тулгуур нь болох ч юм уу те нэг тийм эерэг хандлага бол байна. Хүмүүс танд те таныг одоо түшиг тулах ч юм уу эсвэл ингээд нөхөрх айгу юу яцмас айгу мундаг хүн юм чи надаа ингээд хөхтаа гэдэг ч юм те. Тийм болохоор та өөрөө түшиг тулах хүн хайн хүн түшиг тулна гэхээсээ илүү та өөрөө хүмүүсийн түшиг тулгуур болох те ард тарны хүмүүсэндээ чам туслагч юм шиг иймэрхүү үзүү санагдаж байна. За тэгээд одоо энэ гарден гэдэг юм карта. Тэгэхээр энэ урамсгал дээр гарсан гэдэг чинь тийм ингээд айгу юу гэж хэлмэр юм дээ. Энэ 7 хоног та асуудлыг шийдэхин тулд айгу олон хүмүүстэй уулзч магадгүй мэн янз бүрийн асуудлыг ингээл тэг хүмүүстэй ингээл тэг шийдэхин тулд олон хүмүүс олон янзын хүмүүстэй уулзах, олон хүнтэй харилцах. За нэг тиймэрхүү 7 хоног болж магадгүй байна. За тэгээд нэгтгэхээс одоо бүтэнсээ өдрийг хүртэл одоо нэг хоногоор нь одоо өдрийн урамсгалыг гаргаснаа. За нэгд өдөр болохоор зэрэг нэгд өдөр болохоор зэрэг ер нь бол одоо тэр өдөр уулзсан ч юм уу харилцах тэр хүнийг та хит эрхлүүлэх ч юм уу эсвэл нэг хүн танаас ингээл жоон зуралдаа салахгүй ч юм уу эсвэл нэг тийм хүнийг одоо хит одоо эрхлүүлэхэд бүүцэлэх иймэрхүү нэг хандлага байна. За нэгд өдөр. За тэгээд хоёрт өдөр болохоор зэрэг тэр нь яах вэ гэдэг нэг шийдэгдэхгүй байсан асуудал ч юм уу ямар нэгэн зүйл одоо асуудал шийдэгдэх өөр одоо ямар нэгэн зүйл дээр сэтгэл зовлт багасах тийм үр амьсгал байна. За тэгээд 3 өдөр болохоор зэрэг тийм та жоохон ямар нэгэн зүйл айгу болж бүтэж байгаа. Ямар нэгэн зүйл айгу хангалттай болж бүтэж байгаа ч гэсэн таны сэтгэл чинь нэг нэлээд ханахгүй байж магадгүй юм байна. Яг бүх зүйл ингээ боломжийн яг дажгүй мөртлөө яг бүр яг хүснэр чинь биш ч юм уу нэг тийм дутуу мэдрэмж бол байна. Гэтэ бол муугүй байтал та нэг жоохон дутуу гэдэг өөрөө бодоод байж магадгүй юм шиг. Тийм байна. За тэгээд одоо 4 дахь өдөр болохоор зэрэг 4 дахь өдөр хаанда шаарсмаа гэдэг чинь ер нь 4 дахь өдөр нэг тийм сэтгэл санаа тайван биш те ууртай гэж хэлэх үү. За юу гэж хэлмээ те жоохон яарсан те санаа зовсон жоохон байдал байна. Сэтгэл санаа жоохон тайван биш. Тэр өдөр ямар нэгэн зүйлтэй ажил үстэй ч юм уу жоохон хандчих гадаг ч магадгүй байна. За 5 дахь өдөр. 5 дахь өдөр болохоор зэрэг тэр нь ал юу гэдэг 5 дахь өдөр энэ заос харсан байна тий. Тэгэхээр 5 дахь өдөр та хүн ойр тойрныхоо хүмүүст одоо нэлээд тусалж магадгүй гэж бодож байна. Гэтэ эргэн тойрныхан таныг илүү дэмжих тэгээд ойр тойрны хүмүүс нь таныг айгүй гоё ингээд дэмжээд та айгүй тусаалсан ч юм уу тийм болохоор айгүй илүү дэмжээд таныг ингээд айгүй гоё тодруулж тэ гаргаж дээш нь өргөх юм шиг. Эсвэл одоо юу гэдэг тэ өргөн сэтгэл уужим заангаараа тий. За юу гэж хэлмээр энэ тийм мөнгө арсан болохоор зэрэг мөнгө санхүү дээр нэлээд бас айгүй сайн өдөр гэж магадгүй юм байна. 5 дахь өдөр. Хүнд одоо тусаалах тий тусаалах хүсэлтэй байх, мөнгө санхүү дээшлэх. За ингэж хэлээ нэг ямар ч айгуу тийүүгээр тий. За тэгээд одоо хасаадар болохоор зэрэг хасаадар болохоор зэрэг ингээ бусдын хүндлэлийг ингээд олж магадгүй мэн бусдын хүндлэлийг олох айгуу тийм бусдад айгуу найдвартай айгуу тийм түшигтэй тийм одоо уур амьсгал байна. Тэгээд хүмүүс аль таанд ингээл итгээл тий одоо зөвлөгөө өгөх тусламж гуйх ч юм уу тий. Ямар ч байсан та одоо бусдад айгуу тийм найдвартай түшигтэй хүн байхаар ийм уур амьсгал байна. Тий. Ойр тойрныхоо одоо хүмүүсийн зүрх сэтгэлийг татах тий. Тий. За ямар ч нэг уур амьсгал за тэгчээд бүтэнсээ өдөр болохоор бүтэнсээ өдөр болохоор уул нь ингээд хийх ажил аяг олон байж магадгүй танд хийх зүйл олон мэд санагдах тий. Тэр
тэрэндээ жоохон ингээд айгүй олон хийх зүйлтэй тэрэндээ жоохон нөгөө эрт хүчээ олон зүйл ингээд хуваагаад сарниулах гэж магадгүй. Тэгэхээр та бүтэнсээ өдөр ингээд одоо нэг зүйл дээрээ төвлөрөх юм бол айгүй амжилт гаргаж магадгүй гэж бодож байна. За ингээд одоо нэгтгэс бүтэнсээ өдөр бүх өдрөө тайлбарлачаад одоо танд энэ 7 хоногт хийх хэрэгтэй сахиус нэнгэрийн мессеж spiritual teacher сүнслэг багш гинэ. Тийм. За тэгэхээр зэрэг энэ 7 хоногт одоо сахиус нэнгэрийн мессеж гэх юм бол одоо таны амьдралын зорилго бол тийм ингээд бусдыг одоо эмчлэх, эдгэх болон тийм нэг тийм сүнслэг байдлын талаар бусдад одоо төвлөрлөн заах тийм явдал юм шүү гинэ. Тийм. Сахиус нэнгэрийн мессеж гэх юм бол одоо та одоо сүнслэг ч юм уу гэдэг өөрийнхөө оюун санаад одоо тийм байдлаараа тий бусдад үлгэрлэх бусдад одоо ийм байдаг шүү гэж заах тийм шүү гэж байна. Таны амьдралын зорилго бол одоо бусдыг эдгэх, хэмжлэх тийм ийм зүйл шүү гэж аах шүү байна. За тэгээд ингээд өндөрлөх тийш хандаад хамгийн сүүлийн сонголтын картнаас танд хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. За энэ нь болохоор зэрэг гоё карт байна тийм. Энерги. Тэгэхээр зэрэг танд энэ 7 хоногт юу хэрэгтэй вэ гэхэлэр зэрэг ер нь яг та одоо яг тийм юу гэдэг өөрийн нэг үндсэн ажил төрөл ч юм уу нэг яг одоо гол энэ 7 хоногт яг гол зүйл дээрээ ингээд төвлөрч анхаарах тийм. Сэтгэлээ ингээд 50 байлгаад тийм гол зүйл дээрээ анхаарч сэтгэлээ 50 байлгаж тийм энерги чөлөөдөө урсгах нь аягүй чухал юм байна. Тийм. За юу ч хэлмээр юм. Ямар ч нэг тиймэрхүү юм бод тийм. Тэгэхээр зэрэг юу энэ 7 хоногт хэрэггүй гэхлээр сөрөг бодол уйдгартай ямар нэгэн төсөөлөл ч юм уу эсвэл өөрийгөө зовлонд автуулах ч юм уу те эсвэл хит нэг юм одоо хит их нэг зүйл дээр одоо бодох те тиймэрхүү зүйл бол хэрэггүй харин эсрэгээрээ та бол энэ 7 хоногт нэг тийм үндсэн зүйл дээр нэлээд одоо анхаарад тэг сэтгэлээ гоё 50 байлгаад ингээд энерги те өөрхий эрчим хүч ингээд чөлөөтэй урсгах те тэр зүйл айгуу чухал болох юм шиг санагдаж байна. За ингээд одоо карт сонгосон нэрийг ингээд өндөрлөе. Үнэхээр таалагдсан бол лайк тараа битээ мартаарай. Таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй бүгд өөрийнхөө дараагийн 7 хоногийн аягүй сайнаар зөвнөх хүсэлтэй хүмүүс байх юм бол энэ хаяг хөрхмэ тийм хөрхөн одоо танд ийм үнэнч сайн хүмүүстэй аягүй энэ 7 хоногт аягүй олон байгаасаа гэж тийм одоо бэлэгдээд тийм нохоо гэдэг юмар дараараа картыг сонгосон тий одоо нохоо гэдэг юмар дарах юм бол одоо таны дараагийн 7 хоног аягүй сайнаар өрнөх болтугай юм уу та намайг дэмжиж гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд би картыг сонгосон юм эхлэе 10 сарын 20-оос 26-ны хооронд ямар худлаа болох вэ гэсэн юм хийж байгаа. За энэ картыг сонгосон хүмүүс. За ингээд одоо бүх картуудаа зэрэг тэнийгээд үзье. Темпо картад гарсан байна. За ингээд хамгийн ихний энэ картаар болохоор зэрэг одоо энэ 7 хоногт юу чухал болох вэ гэдэг дээр аль тайлбарлая гэж бодож байна. Энэ 7 хоногт одоо B картыг сонгосон хүн маань одоо юу чухал болох вэ гэхэлэр зэрэг ер нь бол энэ нөгөө emotional гэж байна тийм. Өөрийн сэтгэлийн хөдлөлийг нэлээд зохицуулах тэр зүйл аяж чухал болж магадгүй маань энэ 7 хоногт өөрийн сэтгэлийн хөдлөлийг зохицуулж одоо бусдын одоо бусдаас зөвлөгөө аавна гэхүү те өөрийн янз бүрийн саад бэрхшээл гарах юм бол тэрнээсээ нэлээд тийм суралцаж те дотоод хүчээ нэмэгдүүлэх нь аяж чухал болж магадгүй юм байна. Тэгээ магадгүй ийм хүн гарсан болохоор нэлээд одоо юу гэдэг өргөн уужуу сэтгэлтэй хүмүүнлэг те нэг ийм боловсралтай хүн тийм хүн гарсан учраас та энэ хүн
хүнд нэлээ найдаж одоо зөвлөгөө авах ч юм уу тий. Тэр бас их чухал болж магадгүй юм шиг санагдаж байна. Гэхдээ заавал эрэгтэй хүн гэхгүй. Гэхдээ эрэгтэй хүний юм юу вэ? Тий. Тэгэхээр энэ 7 хоног та өөрийн сэтгэл хөдлөлийг зохицуул те бусдад итгэж одоо зөвлөгөө авч те ямар нэгэн бэрхшээл гарах юм бол тэрнээс суралцаад одоо дотоод хүчээ нэмэгдүүлэх нэг чухал болох юм байна. Тэгээд ямар ч сан энэ эрэгтэй хүн өргөн өжөө сэтгэлтэй хүмүүнлэгийн нэг юм боловсралтай те ийм хүн гараад байгаа байхгүй юу? Энэ хүн нэлээд чухал болох юм болоо. Энэ хүн зөвлөгөө авч юм шиг замарсан ийм карт гартлаа. За юу ч гэсэн дараагийн картыг тэнийгэд зээ. За тэгээд за энэ хоёр карт болохоор зэрэг энэ 7 хоногийн одоо уурын амьсгал дээр гарсан маа. Тэг ер нь аль ном гарсан байл уурын амьсгал нь энэ 7 хоногийн уурын амьсгал гэх юм бол ер нь нэг тийм нууцтэй далд зүйл илэрх магадлал өндөр юм байна. Тэг таны өмнө одоо мэддэггүй байсан ямар нэгэн мэдээлэл те нууцлаг зүйлийг мэдэх. Тий. Одоо харчих гэдэг ч юм мэдчих ч юм уу те тийм уурын амьсгал. За тэгээд хоёр дахь нь болохоор зэрэг эмэгтэй карт. Ер нь эмэгтэй карт гарахаар зэрэг энэ 7 хоногт нэлийн одоо эмгтээлийн энерги айгүйх байна гэсэн үг. Одоо сэтгэл хөдлөл их байх тийм магадгүй хайр сэтгэлийн асуудал бас нэлээд гол олж магадгүй юм шиг. Тийм эмгтээлийн энерги их байна энэ 7 хоног. Мөн тэрнээс гаднаас хайр дурлалын асуудал чухал гэж бодож байгаа юм сайхан бол жоохон хайр сэтгэлийн асуудал нэлээд голлох үүрэгтэй байж магадгүй байна энэ 7 хоногт. За тэгээд одоо нэгтгэхээс бүтэн сайдар хүртэл хоногуудыг. За энэ карт болохоор зэрэг нэгд өдөр тий одоо нэгд өдөр ямар хоор амьсгал байна гэхлээр ер нь ажгүй тий яг янз бүрийн зүйлийг нэгтгэх олон зүйлийг нэгтгэх ч юм уу тий янзлах ямар нэг ихтэрсэн дутсан зүйлийг ингээ зохицуул хооронд нь юм хүн зохицуулаад нилээ тий та ч гэсэн өөрөө айгу тайван тий ямар нэгэн зүйлийг зохицуулах олон зүйлийг нэгтгэх гэж оролдох тиймэрхүү уур амьсгалтай байна. Шин зүйл ч гэсэн гаргаж авч магадгүй юм шиг. Замар ч бас ингээд зохицуулах, нэгтгэх одоо хитэрсэн юмыг одоо юу яах нэг тахан уур амьсгал байна. За тэгээд одоо за хоёр дахь өдөр болохоор зэрэг хоёр дахь өдөр болохоор зэрэг тийм ер нь олон зүйл дээр төрөлтгөө болж магадгүй юм байна. Тийм гэж дэш харж гарсан тий. Тэгэхээр олон зүйл төрөлтгөө болох хий дэмий олон зүйл бодгоо болох ч юм уу тий. Тийм гэмтлэг тэгдэмтлэг гэсэн юм аа нэгт гэж бодгоо болох. Төрөлтгөө болно гэсэн үг. Тийм 3 дахь өдөр л тий. За тэгээд одоо энэ 2 дахь өдөр. За 3 дахь өдөр болохоор зэрэг энэ зүг арт 3 дахь өдөр болохоор нэг даалтуур ч юм уу араар ямар нэгэн зүйл боловсруулах тий бодох нэлээд тийм стратегтай тий хөдлөх тийм нэг тиймэрхүү уур амьсгал байна. За тэгээд одоо 4 дахь өдөр болохоор зэрэг 4 дахь өдөрт нэлээд амар ингээ хангалттай болчих жоохгүй тий бүх юм ингээд айгуу тийм айгуух юу гэдэг болоод одоо бүх зүйлээс ингээд залхсан байдалтай. Тийм. Бүх зүйлээс залхах нэг дургуй өргөх ч юм уу дургуй санагдах. Тэр нь тэгэхээр нэг тийм пологдох марк тийм одоо уур амьсгал байна. Одоо бэлуурах пологдох ярьсаг шууд амар хэдчлээ болоо гэдэг ч юм уу тийм ямар ч нэг тийм нэг зүйлээс залхсан пологдсон тийм ийм уур амьсгал байна. За тэгээд энэ нь болохоор зэрэг 5 дахь өдөр байна. 5 дахь өдөр ер нь гоё өдөр байна. 5 дахь өдөр маш гоё уур амьсгал харагдаж байна. Тэгээ ер нь нэг хүнтэй холбогдох тий сэтгэлээрээ холбогдох, сэтгэл санаа нийлэх, татны яриа хөөрөө, татнасах магадгүй тий энерги солилцооч хийж магадгүй юм шиг байна. За тэгээд энэ карт болохоор зэрэг 7
Доошоо харцсан те. Ахсаа өдөр болохоор зэрэг. Ахсаа өдөр яг юу л юм байна л да. Юу ч юм бэ. Сэтгэл хөдлөлт жоохон автаж магадгүй. Доошоо харцсан болохоор те сэтгэл хөдлөлт автах. Ямар нэг юм дээр хит одоо шаналлах ч юм уу эсвэл нэг тийм төвшөөртэй бодол бодох те. Ямар ч байсан сэтгэл хөдлөл аяг хүн тэр нь нэлээд сэтгэл хөдлөлтөд автах гэдэг магадгүй. Тэн дээр боломжтой гайгүй бах. За тэгээ бүтэн сайдар болохоор зэрэг бүтэн сайдар бол одоо ямар нэгэн мэдмээргүй байсан зүйлээ мэдэх эсвэл одоо нэг тийм муу төсөөлөлд автах тий. Жохоо өөрийгөө зовоочихгүй гэж магадгүй ингээд ашаарсан болохоор тий. Жохоо өөрийгөө зовоох, муу илдэв янз бүрийн бодох тий. Эсвэл тийм ерөөс мэдмээргүй байсан зүйлээ мэдэх ч юм уу. Тий. Гэтэ жижиг карт болохоор яг жижиг шааж байх гэж чинь ямар ч тиймэрхүү амьсгалын зан дээр болгоомжтой гайгүй бах. За ингээд бүх юмудаа тайлж дуусчаад. За ингээд одоо сахиусны грим мессеж танд илгээх мессеж энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй сахиусны грим мессеж энэ хоолонд ярилцаал тий. Яг энэ хоёр падан байж магадгүй юм байна. Эхнийх нь ингээд хүнтэй ингээд сайн зөвлөлдөж тий энэ 7 хоногт одоо хүнтэй ингээд сайн зөвлөлдөж тий яриараа тий ааж ууж тий болохгүй байгаа хүнээс одоо туршлагатай настай хүнээс ч юм уу тий одоо яг настай хэсэл одоо илүү таны амьдралын туршлагатай хүнээс янз бүр юм сонсох тий зөвлөгөө авах тэр байж болох юм. Бас нэг мессеж яг айл таалагдсан зөвлөгөөгөө тий аваараа. Бас нэг мессеж нь болохоор зэрэг сахиусны гэр мессеж юм бол эрүүл хооллолт гинэ. Эрүүл хооллолт одоо таны одоо бие сэтгэл энергийн тэнцвэрийг бол тийм дэмжих тийм одоо эрүүл хоолтой айгуу чухал шүү. Ер нь өөрийн биеийн хэрэгцээнд одоо тохируулан хооллох нь те таны амьдралыг илүү эрч хүчтэй тийм тааламжтай болгох шүү гэсэн ийм зөвлөгөө хийж болох юм. Нөгөө вариант нь болохоор зэрэг та илүү амьдрал танаас те амьдралын туршлага илүү хүнээс те татны зөвлөгөө энэ зэрэг байх юм бол те аваараа сонсороо гэж магадгүй. За ийм хоёр зөвлөгөө хэлье. За тэгчээд тэгээд одоо хамгийн сүүлийн энэ картаа хамгийн сүүлийн сонголтын картаас танд энэ 7 хоногт хэрэгтэй мессеж энэ нөгөө давс ахгүй юу? Тийм давс гарна гэдэг чинь ер нь бол хариуцгал хийх гэсэн үг юм нэг хариуцл тий давстаа баан суух ч юм уу тийм энэ юм шиг зүйл хийж магадгүй тийм. Гэтэ энэ картны сонголтын картны мессеж гэх юм бол ер нь өөрийгөө энэ 7 хоногт нэлээд хариуцгах тий давстаа баан суудаг ч юм уу эсвэл нэг тэ өөрийгөө цэвэрлэж тий энергис гэвэл сэргээгээр гэсэн байна. Тийм. Тэгээ ер нь бол танд хэрэггүй зүйл юм бол таныг одоо ядраадаг тий дотоод тий амар амгалангийн живддэг тийм сөрөг хүмүүс орчноос тийм одоо энергиэс бол хол агараа гэсэн байна. За ямар ч энэ 7 хоногт танд хэрэгтэй зүйл юм бол өөрийгөө цэвэрлэж одоо энерги сэргээгээрэй гэсэн байна. За ингээд одоо өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн тий. Үнэхээр таарад таалагдсан бол тий лайк тараа бити мартаараа мó одоо таалагдаад одоо би картыг сонгосон юм байна одоо намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол энэ зүрх аяг гарсан байна тий. Тэг зүрхний ямар дараараа одоо яг таны энэ 7 хоногийг одоо зүрх сэтгэл айгүй аажуу тайван одоо сайхан байгаасаа гэж хүсээд ногоон зүрх дараараа тэгэх юм бол одоо таны зүрх сэтгэл амгалан тайван тэ ийм гоё амьдралангуй гоё одоо 7 хоног болороо сэтгэл зүрх тайван байгаасаа гэж одоо тийм бэлэгдээд зүрх ногоон зүрх тийм дараараа тэгэх юм бол би картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа өөрийнхөө 7 хоногийг сайнаар тийм бэлэгдэж ийн гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан одоо хүсэн хүлээдэг намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн
бичлэг хүртэл баяртай. Бай бай.